Яг жүжиглэлтийн үед бол одоо харахаар одоо юу гэмээр чинь тийм үнэхээр хичмэр гэдэг шиг тэгээд ингээл хажуугаар хөтөлөөч ингээл амар тэр юмуд мэдрэгдэнэ. Яг одоо тухайн үед хийжсэн дуугаа дахиад хийн гэвэл бол бас хүрэхгүй баха. Би бол тэгж боддог л да хүн бас хөшөрч сурах хэрэгтэй юм шиг байна. Тэ? Сүүлийн үед л шүрэн буугавч хэлсний нөтлөхөл айгүй тэ мэдхгүй хүүхдүүд бас их өмнө анзаарч үзэж байгаагүй. Одоо шүрэн буугавч гэдэг чинь 13 4 жилийн өмнө чинь тий 12 жилийн өмнө ч юм уу тэгэхээр тухайн үед жоохон байсан хүүхдүүд анзаараагүй гэж одоо ингээл 20 25 хүрээл тий бас тухайн кинонуудыг эргэл мод иргэн гэдэг шиг. Тэгээ сая бас хэсэг их яаж ах шиг байна. Тэгээд 2 ч юм уу 3 кинонд зүгээр яг тухайынхаа яг жүжигчин мэрэгчлэлтэй эднэр бол биш. Багтаа яг бас их урдлагтай тийм яг л бас найдлаар урдлаг үзлэг гэдэр гэл тэгэл явдаг. Тийм л хөвгтөөсөн. Тэгэл 10 жилийн төгсөө соёл урлагийн их сургуульд ороод тэнд дөнгөж сургуульд орж байж байгаа нөө 25 дахь телевиз одоогийн нөө Тэнгисийн ирэг дээр 2 4 доллар гэдэг шиг тухайд миний гэргээ шоу болж исэн. Тэнд анх орол ер нь хүмүүс салт мэддэг болсон гэх юм уу. Тэгээ хүмүүс мэддэг болоод тэр шоунасаа хамтлагаа байгуулад дөрүүлээ. Яг тэр шоунд орсон 4 залуу байгуулад тэгээл уран бүтээл хийж эхэлсэн. Одоо мэдгүй миний царай тийм юм уу яагаад тийм дандаа л эсрэг төр дайрч тоглолдог л та. Тэгээ яг нөгөө миний гэр шоуг хийжсэн студ маань SAS Pictures гэдэг. Тэгээ тэднийхэн маань хамгийн ахтар эсний нөдөл киног хийсэн баггүй. Тэгээл яг энэтэйгээ холбоотой учраас нэг студ компани одоо телевиз хийж байгаа учраас эндээсээ бас хүүхдүүдэд аваад тоглоулах гэсэн болоо тухайд тэгэл тэр студийн хүмүүс маань санал тавиал тэгэл тоглож байсан л тоо. Яг жүжиглэлтийн үед бол одоо харахаар одоо юу гэмээр чинь тийм үнэхээр хичмэр гэдэг шиг тэгэл хүмүүс хараад яг тэгэл одоо өмнөх цаг хугацаанд ч мэдрэмжийн үед бол мэдээ сайхан жоох хүүхдийн чинь анх кино тоглож үзчих вау гэл шоунд ороод кинонд тоглоод яг тэр чинь нөгөө миний гэр чинь ингээ 6 сар бүтэн гэрт ингээ хорчиж байгаа шүү дээ тий гарахгүй огт гарахгүй ингээ байж байгаа тэгэл гараал ирсэн чи бас амар таньдаг л болсон тэр мэдрэмж бол гоё ингээл хажуугаар хөтөлөөч ингээл амар тэр юмуд мэдрэгдэнэ яриануд мэдрэгдэнэ тэгэл яг нэг анх хинч танихгүй байж байгаа олонний танил болж байгаа тэр л мэдрэмж л бах л та нэгт хүний одоо бас чадах юм байна чадахгүй юм бас байна шүү дээ. Одооны хөгжүүлчин шал өөр болцсон учраас тэрийг илүү мэрэгжлийн хүмүүс хийх ёстой болов гэж боддог. Мэдээж бас хүн чинь бас өөрийнхөө ур чадвар хэм хэмжээгс мэдчих ёстой байна. Шөнийн гэрлөө захасаагүй анивчин надаар цохорхан хасах машины чимээр хасаагүй сонсондоо залхуутай энэ амьдралыг яаж би онцлог вэ миний зүрхэн нэгэн аялгоо та нарын нэг сонстоо багтаа их бас шүлэг оролцдог хүүхэд байсан тэгэл охтодод гэж найз охиндоо ч юм уу одоо бас тийм шүлэг эднэр зөндөө бас бичдэг л байсан шүү дээ одоо батах тийм тэгэхээр дурсамж бүхэнд чигээд дон шүлгийг 8 дугаар ангидаа биччихлаа. Тэгээд өөрийнхөө дууны бас нөө сүүлчийн загтал гэдэг дуу тий. Тэр бас харвах тэр одыг намайг гэж бодоод хамтдаа байсан контролийг дурсамжийг дахин санаарай. Хамгийн анх чи би ч юу юм бэ? Бүүн таавны нөгөө одоо фантастик эдийн тэгээ бүүн таавны бас нэг дууны шүлгийг битсэн тэгээл оролдчихсэн тухайд л тэгтэл. Бидний үед чи бой бэндүүд аягүй хүчтэй байлаа. Камертон, Амталст тэгээл гадаадын Sync Boys to Men эднэр тий. Тэрийг харж л өссөн учраас тэгээл дотроо бол тийм хамтлаг байгуулах тийм мөрөөдөлтэйсэн л та. Тийм тэргүүрээ хөтлөхтэй тэгэл. Хамтлаг байгуулж шөнө 4 цагт нөгөө хэдийгөө босгоол. Би яг ийм хамтлаг байгуулах гэж яг яажсэн санал тавьж исэн. Тэгэл амраа их биш. Манай оргил эхлээд байгаагүй. Тэгэл амрын их биш за ингээд хамтлаг байвал. Тэгээ манай сойс бас нэг залуу байдагсан. Тэгээ тэрнтэйг нийлээд байгуулна гэж. Тэгээ сүүлдээ дөрүүлээ болоод оргилтойгоо дөрүүлээ нэгдэл. Тэгэл хамтлаг байгуулвал. Тэгээ хамтлаг байгуулсан хүмүүс бас их дурсамжтай. Одоо тэгээ бодохоор бас
сайхан л итгэв. Одоо сүүлийн үед бол илүү сонсогч гэдэг үүднээсээ тэ сүүлийн шинэ уран бүтээл хийгээгүй удас учраас өөр салбар руу ороод яг одоо илүү дурсамж гэдэг тал руугаа л явж тийм өмнө гэдэг байсандаа ийм дуу гэхгүй одоо цаг үе чи өөр болж болцсон байна. Яг одоо тухайн үед хийжсэн дуугаа дахиад хийн гэвэл бол бас хүрэхгүй баха гэж одоо юмэр юм дээ тийм сонсогчд маань өөр болсон баг хүмүүс өөр болсон учраас би бол тэгж боддог л да хүн бас хөшөрч сурах хэрэгтэй юм шиг байна тийм тухайн үед байснаар ингээд зүтгүүлэл явахгүй ш зүгээр ингээд цаг үетэйгээ бас өөрчлөгдөөд ховсаад тийм магадгүй бас чанартай сонсогчийн юун дээр бас очиж болно ш тийм хамтлагийн үед бол 2015 6 он болтол итгэвтэй уран бүтээл бол хийжсэн. Тийм тэгэл яг түрүүний хэлдгээр бас цаг үе гэж бас байна. Цаг үе мэдрэн тэгээд явсан бах. 15 онд гадагшаа явсан тэгэл мастер хамгааллаа ирлээ. Ингээл яг л бусдын адилаар ингээл тийм ажиллаад өглөө гараад ажилдаа орой гэртээ очино гэр бүл байна тийм сайхан охинтой сайхан л мотивч маа дээдлийн анги байла. Тэ нэгэн зүгтгч чинь дээдлийн анги байла. Залуучууд эргээд ингээд нийлээд яг хэсэг зургийн өөрсдөө бас тэр дурсамжийг аваад хүмүүст тэр яг хэсэг нэг л өдөр тэр дурсамжийг ингэж авчиж өгөх гэж дуугаараа дамжуулж тэ өгөх гэж тэр бол үнэхээр гоё санагдчих. Бид нар чинь бас заримдаа мартчихдаг юм байна. Яг доонуудыг сонсохоор тэгэл яг тухайн үед дурлж мурлал ийм орж исэн санаж манаа юу үлээ гээл тэ яг тухайн үед бол очиж л энэ зүйлийн хамгийн анхныг 6 сарын 7-нд болох бид бүхний онлайн хит шоу нөхдөндөө өмнөх олон хит мэн бол арай хипхоп тий тухайн энэ тэр урсгал руугаа байсан бол манай энэ тоглолт бол илүү pop тий boy band дөрвөн boy band гэдэг утгаараа тэгээд зочин артистууд маань их сонирхолтой хүмүүс бүрдсэн. Sing эриг зэр шампан зарсиг задлаа зон чамаган хараач намаган зараад хүслэмбэр зилэгвэй юу гэдэг юм аа босдод тэнд ингээ ажилтаа та нар яваа ажилгүй юм байна хин энхүү шаардсан бэлээ. Хүш маань одоогоор Франц улсад бас ажиллаж амьдарч байгаа. Сүүл 6 сарын тоглолт 7-нд болох хоолны тоглолтын дээр 90 гэсэн бас баяртай мэдээ төрүүлсэн байгаа. Тийм 6 сарын 7-ны тоглолтод бас удаан хугацааны дараа дөрвөлээ тайзан дээр гарна гэдэг бас тий. Гойсон. Тийм бид нар бас дахиж идэж тоглолт хийгээвлээ юу лээ гэл тэгэл хамгийн одоо магадгүй сүүлийн удаач гэдэг юм уу. Энэ тоглолтын дээр дөрвөлээ бас хамтлагаараа бас бүрэн бүрэлдэхүүнээр гарна гэдэг бас тийм хувьдаа ч гэсэн догдолтой тэгээд бас хүлээгээл тийм байдалтай ерөнхийдөө байгаа. 30 юмудаа бас дандаа шинжилээд ингээд үзэгчтэй бидний тоглолтыг үзэх хүмүүстэй бас гоё мөрөгч хийсэн гэсэн бас бүгдээрээ тал бүр хамтлаг болгоно л өөртөө бас тал талдаа ачиж байна. Би нэгэн зүгтийн нэг гишүүн болж үзлээ гэж гэдэг юм тий. Тэр нэр гоё тий. Тэгээ ингээд заяа маань одоо жишээ нь манай хамтлагийн гишүүн болж үзлээ гэж гэдэг юм. Тэгээ ингээд яг одоо 16 хүнтэй нэг хамтлаг. Хүмүүсийн ингээд сэтгэгдэл амар гоё. Ер нь бол амар мэдрэгдэж байгаа. Тэр мэдрэмж нь тэгээд өмнө нь бас нөгөө нэг ингээд юу болох нь мэдэхгүй ингээл зөвхөн өсөл мөрөдлөөр ингээл юм хийгээл тий. Тэг яг хав илүү ингээд чин сэтгэлээсээ хандсан юм уран бүтээл ч гэсэн ингээд чин сэтгэлээсээ хандсан юм бас чин сэтгэлээсээ хүнд хүрдэг юм байна да гэж цаг хугацааны дараа ч гэсэн бодох бодлоод ер нь байгаа л да. Одоо ч гэсэн ингээл нөө YouTube дээр сүүлчийн цагтлын доор ингээл хүмүүс ингээл нөө комент өчдөг байхгүй юу. Тэгэл айгүй их дурсамжуудаа битсэн ингээд тэр чинь бас айгүй хүнд дуу шүү дээ. Энэ дууг сонсохоор ингээд ийм яг надад хэлж байгаа юм шиг ингээд яг хань болдог ч гэдэг юм зөндөө тийм комментууд ирээд тийм одоо тэгэл тэр мэдрэмжүүд чинь бас худлаа урсаагүй байна гэдэг ч юм уу те. Үнэнгээсээ байсан байна гэдэг юм те. Тийм мэдрэмжүүд бол авч байгаа. Бид нэр 2012 онд Open Air-т нэг UB Pulse-ийн хүртлийн нэг талбай тгсэн шүү дээ Open Air. Тэнд нэг тоглолт хийжсэн. Тэрнээс хойш энэ том тайзан дээр яг хамтлагийнхаа бүрэн хэмжээний тоглолт гэдэг бол гараагүй байна. Тэгэхээр 12 он гэхэлэр чи гэсэн 13 жилийн дараа юм ба тийм. Бидний дунд тухайн үед сонсч исэн тий тухайн мэдрэмжүүд хэрвээ байж исэн бол энэ тоглолтын дээр хүрэлцэж ирээрээ тухайн үеийнхаа мэдрэмжийг тухайн үед эргээд нэг яг тэр мэдрэмжинд очиж байгаа юм шиг сайхан нэг өдөр бүхэндээ хамтдаа тий аялцгаая гоё дурсамжийг бүтээе. Жарган дүрэн байсан сэтгэл дотн өнгөрүүлсэн би хатун гүнсэлт ямгийн болцоо байвал миний бодлоор ивчи түүний күсэйг намайг хайрлаагүй сэтгэлдээ удаа хүлээж үзсэн дурлал минь чи биш байсан юм уу